За сайн байцгаана уу. Өмнөх дугаар маань амжилттай сайхан боллоо. Хяналт одоо үзэгчдийн минь тоож гисэн нэмэгдэжээ. Тэгээд маш сайхан бүсгүйтэй ярилцсан байгаа. За тун удахгүй та бүхэнтэйгээ дараагийн дугаараараа бас маш мундаг үзэсгэлэнтэй хөдөлмөрч бизнес эрхлэгч бүсгүйтэй уулзах болно. Тэгээд ерөнхийдөө бол битэрийн цаашдын одоо влог хийж байгаа зорилт маань юу лээ гэдгийг ариунаа гоё ярина. Ер нь бол яг бизнес эрхлэгч гэж хэмбэ. За дээрэс нь эмэгтэй бизнес эрхлэгч гэж яг одоо ямар хүнийг хэлж гээ. Эмэгтэй хүний ард ер нь хэдэн төрлийн авьяас бэлэг чадвар байдгийм бэ. За давхар ямарваа нэгэн бизнес эрхэлж хахад эмэгтэй хүн хувь хүнийхээ зохион байгуулалт сэтгэл зүй ар гэр болон бусад зүйл дээрээ бусад карьер дээрээ хэрхэн одоо арга барилаар ажилладаг вэ гэдэг талаас нь бас төлхөө харуулахыг зорж байгаа. За мөн нийгэмтэйгээ уялдуулаад ганцхан бизнес эмэгтэй гэхээс илүү яг бизнесийн салбарт хүчин зүтгэж байгаа бүх одоо бизнес эрхлэгчнэрээ хамруулад энэхүү яг влого хийж эхэлж байгаа. За зорилгын хүрээнд гэх юм бол илүү нийгэм рүү чиглэхийг илүүд үзэж байгаа. Яагаад тэгэхээр одоо яг нийгмийн хувьд зах зээлийн хувьд, эдийн засгийн хувьд ч тэр ямарваа нэгэн зүйл дандаа эрсдэл бас байдаг бол давуу тал байдаг яг үүнийг хослуулан бусад шинээр бизнес эрхэлж байгаа. Тэгээ одоо яг бизнесийн салбарт шинээр орж ирж байгаа. Тэр бүх одоо залуучуудад бас өлгөр дүрэл болж байгаа нийт бизнес эрхлэгч нараа танилцуулах юм зорилготой байгаа. За хоёрт нь гэх юм бол би гэдэг зүйл одоо ганцаараа ямарваа нэгэн зүйлд амжилт гаргахад хүчин мөхс байдаг шүү дээ тийм үү. Тэгэхээр бусад бизнес эрхлэгч нартайгаа давуу талаараа холбогдоод илүү одоо ахих илүү одоо дараагийн шатандаа гарахад боломжтой юм болов хамтдаа байж илүү хөгжих юм болов гэдэг өнцгөөс ерөөхдөө бас яг влогны маань үндсэн зорилго оршиж байгаа. За яг бизнес класс трип гэдэг маань бол амьдрал бол амжилтаас илүү аялал гэдэг үнцгийг илүү харуулахыг зорьсон. Тэгээ бид бүгдээр хамт аялж байгаа. Тэгээ аялал гэдэг маань бол үнэхээр хамтдаа байдаг маш олон төрлийн онцлог шин чанаруудыг гаргадаг учраас бас яг энэ одоо нэрийг өгсөн. Тэгэхээр өөр бусад бизнес эрхлэгч буюу бизнесийг эрхлэгч байгаа хамтарч ажиллах бас сонирхолтой нийт залуучууд, эмэгтэйчүүд, эрчүүд та бүгдийг ч гэсэндээ бид нартай хамт байгаарэ гэд манай влогт бас ороход бас нээлттэй шүү. Яг ийм зорилготойгаа. Гэхдээ манай Монголын бизнесийн цар хүрээ эсвэл одоо юу гэх юм бизнес эрхлэж байгаа одоо нийт залуучууд маань ер нь чамд яг сүүлийн үед ямар ч хандлагатай юм шиг харагдчихэв. За ерөөхдөө миний анзаарснаар гэх юм бол маш идэвхтэй, маш даачин одоо тууштай бизнес эрхэлж байгаа одоо жижиг дунд нийт одоо 80% бараг эмэгтэйчүүд анзаарчихсан. Одоо ингээл хүмүүстэй уулзаж танилцаал тэгэл янз бүрийн community-д ороод ингээл бизнес эрхэлж байгаа ажил хийгээд ингээд хүмүүстэй харилцаанд ингээд ороод явхад бол анзаарчихсан зүйл нь гэх юм бол манай Монгол бүсгүйчүүд тэгээд 70-80% нь ер нь хийх нэмэгтэйчүүд маш хөдөлмөрч дайчин тэгээ маш олон төрлийн бизнесийг бүгдийн дунджинд харуулад ингээд бүгдийг амжуулж чаддаг, хийж чаддаг үнэхээр дайчин бүсгүйчүүд байдаг. Тийм ч учраас би бас ариунатай санал нэг байгаа. Ерөнхийдөө бол влогны маань гол чиглэл болохоор ерөнхийдөө бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд маань одоо цаана ямар их олон сэтгэл зүйн цаг зав үр хөвгөд гэр бүл дээрээс нь бизнес ингээд олон зүйлийг ингээд золиослж идэг, олон зүйлийг тэр хэмжээгээрээ амжуулж одоо ингээд амжилтанд хүрч чадчихдаг. Одоо бүх талаас нь харуулж ярилцаж ингээд олон төрлийн туршлага бас ингээд битүүрийн влогыг ч гэсэн үзээд бизнес эрхлэж байгаа эмэгтэйчүүд байх юм бол бас маш олон зүйлийг сурч мэдэж одоо туршлага суух байх гэсэн үүднээс бол битүүр энэ влогоо эхлүүлж байгаа. Яг бизнес эрхлэгч гэлэнгүүт ер нь бол яг нийт одоо хүн амаар нь бодож үзье одоо нэг харж байгаа оловч бид нар нөө эмэгтэйчүүд рүүгээ илүү бас түлхүү сэтгэл зүйн хувьд доктортой байх нь айгүй чухал юм болов гэж бодсон. Яагаад вэ гэхээр эмэгтэй хүн өөрийн гэсэн яг ийм дөрвөн улирлаар авч үзвэл улирал болгонд ийм сэтгэл зүйн хувьд айгүй тийм тогтоон барих юм
шаардлагатай юм лээ. Наа захын тий одоо төрдөг тэгэл одоо би дараах янз янзын синдромууд байдаг учраас энэ дээр ингээд тогтоон барихад бидний зүгээс айгүй их чухал юм болов. Нэгт гэр бүл тогтвортой байх, хоёрт өөр хүүхдүүдэд хүмүүжүүлж байгаа тий. Ингээ маш олон сэтгэлийн тэнхээ шаарддаг учраас яг давхар бизнес эрхлэхэд энэ дээр бас айгүй тийм савлгаатай байдаг юм болов гэж анзаарч харсан. Нэгт хоёр гэх юм бол юм эхлэхэд айгүй хэцүү байдаг шүү дээ. Яг эхлэх тэр шатан дээр нь бас бид нэр дөрөөлөөд тусалчих юмсан, дэмжих юмсан, яг юун дээр нь алдах гад байна, эсвэл тэрэн дээр зөвлөгөө өгчих юмсан гэдэг. Бас хэрэгтэй ингээ бизнес холболтуудыг хийж өгөх юмсан. Яг тийм талийг хүрээ гэсэн нэмэхэд бас тусна штэ тий. Яг энэ одоо өнцгөөг бас айгүйх олж харсан. Ягаад вэ гэхээр ер нь бол өмнөх судалгаан дээр бит хоёр гэр бүл юунаас олж салаад байна. Тэ гэр бүлийн маргаа юунаас олж үүдээд байна. Өөр хүүхдүүдийн хүмүүжил юу нь хамгийн чухал байд юм бэ гэдгийг бид хоёр бас 2 жилийн хугацаанд судалж байхад яг бас эмэгтэй хүний сэтгэл зүйн асуудал айгүй чухал юм шиг санагдсан. Тэгээ энэ дээр ч гэсэндээ зүгээр гэртээ ингээл төрсний дараа суухад бас эмэгтэй өөрийнхөө индикцээрээ зүгээр сумааргүй санагдаад тэг гэрээсээ нэг орлого олчих юмсан. Одоо юу гэх гэр бүлдээ нэг тодорхой хэмжээгээр тусалчих юмсан гэдэг өөрийн ирэхгүй тэр индикцээрээ ингээд зүгээр сууж чадахгүй ямар нэгэн зүйл хийх гэдэг юм зантай. Тэгээ энийг бас зүгээр нэг өнгөрөөчгүй хэмсэн яаж тийм болох уу гэдэг гол бас нэг үндсэн зорилго байгаа даа. Тэгэхээр яг мэдээж эрэгтэйчүүд бол мундаг айл гэр авч явж байгаа, гэрийнхэн гол санхүүг авч явж байгаа. За бас ноён нуруу өөр хүүхдүүдтэй үлгэр дуурай болдог нь бидний хувьд бол тий өвдөөс аваад үзэхэд бол хамгийн чухал юм суурь байгаа шүү дээ. Гэхдээ яг энэ дээр дахиад одоо нийгэм маань хөгжих хэрээр эмэгтэй хүмүүс бидний оролцоо бас айгүй чухал болсон байр сууриа илэрхийлмээр байна. Дуу хоолойгоо өргөмөр байна. Тэгэхээр ингээд зүгээр суугаад байж чадахгүй байгаад байдаг тий. Тэгэхээр энэ дээр бас ингээд тусдим болоход ганцаардах магадлал айгүй өндөр байдаг учраас биендээ дэм болох юмсан, тус олох юмсан ямар нэгэн зүйл дээр нь тий одоо сэтгэлээр унахад ч гэсэндээ манай одоо влогийн гол зорилго нь та ингээ ганцаараа ингээд биш шүү бид нар хамт шүү тий хамтдаа байгаа шүү. Тэгэхээр битгий одоо ганцаардараа битгий сэтгэлээр унаарай тий хэрэгтэй гэж үзвэл бит хоёрлоо бас мессеж чийгээд ганцаардаа хуваалцах болно шүү гэдэг өнцгөөс бас энэ влогийн маань гол зорилго нь оршиж байгаа. За ингээ баярлалаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяртай. Удахгүй шинэ дугаар маань орно. Тэгээд та бүгд маань бит хоёртай өргөлж хамт агаарай. Хамт байдаг нийт одоо үзэгч нартаа маш их талархж байгаа илэрхийлмээр байна. Бит хоёрын яг одоо камбэк хийж байгаа анхны дугаар маань маш хандлт сайн байсан, үзэгчд сайн байсан, маш их магтаал үг хэлсэн. Дээрэс нь нийт спонсор байгууллагуудаас талархлаа илэрхийлмээр байна. Бүгдээрээ сайхан бүсгүйчүүд дэмжиж туслаад ингээ хамтраа спонсорлоод явж байгаа. За тэгээд манай үзэгчид лайк, тэгээд subscribe дараарай. Subscribe дарах юм бол дараагийн дугаар орсон та бүхэн notification очих болно. Тэгээд бас share хийгээд найзуудтай хуваалцаарай. Тэгээ Монгол улсын бүх нийт ам, тэг бүх хүмүүс маань аз жаргалтай сайхан амьдрах болтугай. Хамгийн чухал нь эрүүл мэнд. Эрүүл мэнд номер 1.